За. Яц нь одоохон хөө. Өнөөдөр өстой гоё өдөр байлаа шүү те. Харин тийм ээ. Ойрд ингэж дуу хууртай бүжгэнд яваагүй их утсан байх шүү. Өнөөдөр бүжгэн дээр хав ойрд тааралтаагүй зөндөө хүмүүс ирсэн шүү дээ. Илгүй. Зүйл талга. Зүйл талга. Хаана үсэ? Хизээ үсэ? Мэдхгүй. Сумаас гарахадлаа байсан. Одоо яана? Бүүнд орчлоо штэ. Илгүй минь чиний бодооч. Яана. Үгүй. За гарыг. Ирсэн замаараа буцаад хайна. Одоо олдголоо. Болно. Заавал болно. Яана. Элбэг нандин хоёр шөнжин ирээд элчилгүй цагаан цасан талаас юу ч олсонгүй. Арван 7 дугаар жарны харшил химээх шорон үхэр жилийн өвлийн адаг сар. Нэр хийгээд өнгөний шүтэн барилдлагатай улаан үхэр өдрөө. Цагаан сарын шөнийн 1-ээс 5 хоногийн өмнөх энэ өдөр хатуу жилийн жирээл 1 өдөр байсан бөгөөд мөн л гэгээ орж нар манддгаараа мандлаа. Дарцгийн эхэнд өвлжсөн хот айлынхан эртлэн босч хөөхнүүд нь цайцуу болоод эрчүүд нь хонь малаа бэлчээн. Цагаан сарын амьсгал хэдийн орсон болохоор айл дамжин бууз чимхэж хашаа хороогоо цэвэрлэн сүүлчийн дээлний товчийг зангидж гарах жилийн сайхныг хөөрөлдөцгөө. Элбэгийн энэ хот айлын хамгийн баруун захад байхач. Тэрвэр айл орон болоод эдүгээ 1 жилийн нүрийг үзэж буй. Өнгөрсөн жилийн отроор холын 1 аймгийн нүүдлээс ганц залуу биеэр үлдэн энд хоцорч амьтныг шуугуулсан нь элбэг байжээ. Хэдий мал хуй сайтай айлын ганц хүү боловч үгэнд орлоггүй зөрүүдлэн хүний нутагт хоргодон хоцорсонд ах дүүс нь бүгд зэмлэн дургуйцаж тэрч бүхэл эцэг нь гомдоод бараг л өмссөн дээлтэй нь үлдээсэн билээ. Элбэг энтхийн өвсний өтгөн өвлийн өнтөд болсонгүй. Энэ нутгийн шувууд бусад газрынхтай адил дэвэн нисч одод нь шөнийн тэнгэрт түгдгээрэн түгдэг. Үүгээрээ элбэгийн төрсөн нутагтай аав адилхан. Харин түүний энд хоргодон хоцорч нэгэн насаа өнгөрөөхөр шийдсэний утга учир нь нандин байжээ. Элбэгээ. Цагаан уух. Эд. Жавч тачхин жишүү.
Малгай малаа хааш нь бэлжээх вэ? Хойл ингээд бичээчлээ. Сургуулийн шинийхээ өвсийг үү? Өгсөөх. За. За, зондол сахаас таргаа үйлчж байна. Сайн л байна. За. Шагшаа дэрэм энэ эрт хаа хурж явна? Идээд. Манай нандинч самарж байгаа сайнаасаа илүү гэрэл цасруулаад улам үзэсгэлэнтэй болоод байна уу да? Бүгшин чинь яг хав сумзуур ажилтаал явна. Та хоёр тарин гоё мэдээ дуулгах. Чигчин ч та алт олон доо. За. Харин шагналаа авъя шүү. Цагаан сарын Монгол юм байгаа үстэй нандаа. Өглөөгөр юм балгаад яах вэ? Харин сайхан. Цаа. Тос идэл. Нутгийнх нь гүндэг ажаа химээг чавгандсан ганц зээ нандин бол энэ голынхныг гайхуулсан үцэглэн тохин бөгөөд сайхан санаа сэтгэл сэргэлэн оюун ухаанаараа хүндлэгдэж хэний хүүгийн боловч хүслийг татсан нэгэн билээ. Харин хаа холын отроор ирсэн хүүд сэтгэлэн өгч нутгийн залуусын голыг ёстой нэг харлуулсан нь үнэн. Гэхдээ элбэг дөрвөлжин бурам шиг хүн байж ажилсаг хичээнгүй нийцтэй сайхан зан чанараар энэ нутгийнханд овоо тоогдоод амьдрал ахуйга хүйгэхэн завдалгүй өөдөн татаж чадсан билээ. Ганцхан жилийн дотор л хүний амьдрал яаж сэхэж сэрвийдэг өөдлөн дэвжидгийг тэр хоёр энэ нутгийнханд ёстой нэг харуулж чадсан билээ. Ийхүү амьдрал нурамтай, улам амттайхан санагдаж, нэг нэгнээ хайрлан нутаг усныхан дундаа жаргаж байгаа залууст шагшаа дэрэм сайхан мэдээ дуулгасан нь сумын хамгийн бүтээлтэй азг хиймэртэй гэрийн эзэн орон гэрээ өөдөн татаж нутагтаа жишээ болсон сайхан хосоор шалгарсан явдал байлаа. За, найзуудаа сайхан байна. Зэмдэмдээ сайхан амьдарцгаалаа. Энэ дэрэм босгонд бүдэрчгий. Гайгүй л агаа да. Гайгүй дэх. Засаг дарга намайг ирж уулзаарай гэж байсан. Тэгээд чи энэ ажилд давхцчихлаа. Хоёлаа хамт сум орно. Мордооч бай. За тэгье. Тэгвэл хоёлаа юм хумаа бэлдээ. Юу өмсч явах вэ? Гойч gooцсон өмслөх очих бах та. Харин тийм ээ. Чамайг минь надаас булаачих вэ гэмээр сайхан харагдчих. Харин над үсэн дээр чинь нэг юм дутаад байна да. Харин тийм ээ. Настай намптай хөрөнгөтэй хүмүүсийн хажууд
Арай л Хүй илбгээ. Хоёлаа дайргийн гоёлуудын нэгийг гуйж аваад зүчгүн. Цаатганд ч ёстой янз янзаар байгаа да. За тийх үү. Энэ хүн өвөний цаана байгаа гэсэн. Хоёлаа хамтдаа явж өтер. За тий. За. Та хоёрч орой хоолн дээр дайраад морьтой байна да. Таргантаа сайн үлч гинөө. Сайхаа. Тарган сайхаа үлдэж байна. Сайхан үлч гинөө. Гадаа мөн их хөтөрж байна. Тийм бай. За. Мах идэгөө. За нандаа үхүү. Юмаа үзэж байна уу? Өөрөө үзээд аваарай хөө. Миний энэ хидчтэй. Хүн тоохоор юм байгаа болоо да. Юу ярьж байна дайрын минь. Нүл гэлтмаар юм зөндөө биш тий. Манай хүн л авч өгсөн. Хөөх. Энэ ямар гоё идвэ. Энэ хүнтэй бах та. Чи найзтай энийгээ зүйлгэж болох уу? Манай нандин сумын төвийнхнийг нойргоо онуулах юм байна л да. Нүд гэл бичлээ. За яах вэ? Чи зүү. Харин би шиний нэгэнд өөрөө зүүн шүү. Наад зүйлд чинь булгийн ихэнд цэма эмигний л нэг байдгийг. Өөр хинт ч яахгүй гэдтэй. Нандаа. Чи хаяа зай. За юу лээ гэжтэй. За наадхаа аюул танай эд хөрөнгө дээр манай эд хөрөнгийг нэмээд авч дийлэх хэрэггүй идтэй. За бид нар сар шинийн босгон дээр хамт олонныхон баярын хурлыг хийж байна. Мал сүрэг маань 5 төрөл дээр өсөж 293 мянган толгой хүрсэн байгаа. Баян цагаан сармис хөтөлбөр баталж энэ хөтөлбөрийн хүрээнд ажилсаг манлай ахмадууд маань уриалж оролцож ариун ургац сурааж авсан байгаа. За дээрээс нь бид нар бас өнгөрсөн жилдээ иргэдийнхэн оролцоотойгоос орон нутгийнхаа хөгжлийн байгуулалтын ажлуудыг нэлээд хийж шинэ хашаа төслөө хэрэгжүүлсэн байгаа. Сумын гэрэлтүүлгээ хийсэн байгаа. Ийм амжилтууд гаргасан байна. За тэгээд бид нар сар шинийн босгон дээр сумынхаа иргэдээс санал асуулга авч иргэдийн төлөөлөгчдийн хурлаараа хэлэлцэж цэг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцсэний дүнд бас энэ ондоо гэр бүл болсон Элбэг Нандаа хоёр маань ажил хөдөлмөрөөрөө шалгарч сумын хөдөлмөрч манлай гэр бүлээр шалгараад байна. Тэгээд цом өргөмжлийг гартуулъя. За мал сүрэг нь улам их өсөж гоён тийшг наривч болтугай. Баяр хүргье та хоёрт. За маш их баярлалаа. Та надад ч гэсэндээ маш их баярлалаа. Сар шинийн баяр зориулсан нийтийн бүжиг цэнгүүндээ иргэд хөдөлмөрчид та бүхэн идэвхтэй оролцсон уу? Сар шинийн баяр зориулсан нийтийн бүжиг цэнгүүндээ иргэд хөдөлмөрчид та бүхэн идэвхтэй оролцсон уу? Занган орнда хөвөөх хосонгийн ади аллаг дэлхий чамтайгаа нэгэн голом төсгээд айлгэрийн хойморт хүүхдийн дуу цангинаа Сайхан өсөж шалгасан Элбэг Нандаа хоёртой баяр хүргэе. Баярлалаа ишгэгч. ингэж бодоод ирэхээр харин газар нь хിവэрээ имэл
байдаг болохоор хань минь сэтгэлээ янзаараа. Манай энэ хоёр улам гоё дуулдаг болоод шүү. Харин тийм шилдэг гэрүүл гэсэн чинь баяр хүргээ. Оо баярлалаа. Имэл байдаг болохоор хань минь сэтгэлээ янзаараа. Нутгийн залуу бүсгүй Нандин маань сар шинийн мэдлэгээ дэвшүүлж та бүхэндээ ая дууны цэнхэр хадаг өргөн барина. Ингээд Нандин тайснаа урьж байна. Хөрхөн байгааз гой зүйл зүтсэн минь харсан уу? Харсан. Их л үнтэй ташгил. Хөшгөн. Цагаан ялан хөрхвэ дээ. Гэртээ хасаагаарай. За. Дайс нь одоохон хөө. Өнөөдөр өстой гоё өдөр байлаа шүү те. Харин тийм ээ. Ойрд ингэж дуу хууртай бүжгэнд яваагүй их утсан байх шүү. Өнөөдөр бүжгэн дээр хав ойрд тааралтаагүй зөндөө хүмүүс ирсэн шүү дээ. Илвгүй. Зүйл талга. Зүйл талга.
Хаана үсэ? Хизээ үсэ? Мэдхгүй. Сумаас гарахадлаа байсан. Одоо яана? Бүүнд орчлоо штэ. Илтгэе минь чиний юм бодооч. Яана. Үгүй. За гарыг. Ирсэн замаараа буцаад хайна. Одоо олдголоо. Болно. Заавал болно. Гарыг. Элбэг нандин хоёр шөнжин ирээд элчилгүй цагаан цасан талаас юу ч олсонгүй. Элбэг хурууга хөлдөөсөн бол нандны хацар нилээдгүй хайрагджээ. Хичнээн жирээд олсонгүй дэх. Даан чи юм зүйл болно гэж бодсонгүй. Бүх зүйл ямар хурдан өнгөрч үү. Маргааш битүүн. Тэгээд цагаан сар. Гэтэл чи битвэр дааж давшгүй их хөрөнд унждаг. Яанда. Дайраад одоо юу гэж хэлнэ? Цаатгаж шинэ нэгэнд зүүн шүү гэж захиж өгч байсан. Отгоо цагаас болох гэдэг. Яана. Илбэг чиний юм бодооч дээ. Өчигдрөө ямар сайхан авлаа да. Одоо тэгтэл таач дээ. Өөрөө төлнөх. Энэ жил манай гэр бүлийн анхны цагаан сар. Өртөөл золгодог юм шүү. Хүй та сонсон уу? Элбэгийн чинь байдаг малаад зараад бүр гэрээ зараад аймаг болсон гэж байна шүү дээ. Тийм үү? Огт сонсоогүй юм байна. Бүр яваа ухта Цэм аймаг хараар явсан гинэ. Оо тийм үү. Тийм. За харгаар сайхан хавтар энэ сайхан гэж юм да. Тийм үү. Он жилүүд цоврон өнгөрч цагаан сарууд ээлжлэн гарсаар одоо 5 жил болсны дараа манай хоёрын амьдрал их л өөрчлөгдөжтэй. Хоорондоо үл ялгарх хоног өдөр хүний амьдралыг зугуухнаар илийн хувиргасаар Элбэг нандин нар хоёр ч хүүхдийн ээж аав болцоож Элбэгийнх гэдэг бор айл аймгийн төвд нэмэгдэжээ. Хэдэн хүүхдийн тэжээх гэж гүйсээр энэ бүхний эцэст залуу сайхан нас, өнгө зүс, эр зориг нь тэднийг орхин одсон мэт санагдана. Гэхдээ тэдний халуун хайр, шудраг төлөв зам байдал өөрчлөгдөө болов. Яага бол эрхэм нэр гэр орно гэсэн зүтгэл нь
барагдаа болов. Хар бор амьдрал элдвийн хэрэгцээнд нухлагдаад хээгүй болж эргэлтгүй өнгөрсөн байж ч магадгүй юм да. Арай жоохон гигэтэй юм сонгуул яасан. Тэр нандин шүү. Хөл шүү дээ. Хойлоо очих уу? Яах юм бэ? Тааруугаа амьдэрдэг гэсэн. За шинийсэн даавар харганууд байсан. Хүй, дарий. Сайн уу? Хүүе, сайн уу? За танаахан сайн бидсэн. Сайн. Бид хоёр харин өчигдөр орж ирээд сар шиний юмаа бэлдэх санаатай. Ирбэг сайн байгаа үсттэй. Сайн. Бид хоёр яг хоёр хөөрхөн хүүхэдтэй болоод. Гутлын дайснууд Ястаа тийм харин тийм. Нөгөөдөө авчлаа. Хүй, миний хань. Хинтээ таарсныг хартаа. Хүй. За, Сайн уу? сайн байцгаана. Сайн. Гүчи минь. Сайн байна уу? За, сайхан үйлчж гин үү? Сайхан, танаахан сайхан үйлчж байна. Сайхан үйлчж гин. За, танаахан сайн бидтэй. Сайн байна. Та хоёрын талаар хавь хоёрынхноос хаяал нэгхийн сураг сонсох юм да. Харин тийм ээ. Гинтхэн л яваад хүрсэн шүү дээ. Гэхдээ та хоёр мэдтгүү. Манайх нүх болсон шалтгаан та хоёртай хамаатай гэдгийг. Юу? Яагаад? Би дээр үед нэг чиний сувтанд аруулгыг гуйж аваад сум орсон доо санаж гинөө. За тий. Тэр үед ч үлгэр шиг сайхан байж тээ. Тийм шүү. Тэгээд тэр үед харин чиний даруулгыг чинь би алга болгоцсон юм аа. Үгүй чи чинь тухайн үедээ авчраал өгөө үсттэй. Тэгхэн ч тэгсэн л дээ. Гэхдээ тэр чинь чиний зүйлт биш шүү дээ. Бид хоёр яг ижлэхнийг олж аваад аваач ч өгсөн байхгүй. Үгүй. Юу гэсэн үг вэ? Тэгээд яах вэ? Бид хоёр хамаг мал хуйгаа гэр орноо хүртэл чэнжиж зараад дутсан мөнгөний банкнаас зээлээр авж байгаа тэр мөнгөөрөө шинийг худалдаж авсан байхгүй юу? Тэгээд найз нь чинийхээ итгэлийг яаж алдах вэ? Тийм л юм болсон юм да найз нар минь. Гэхдээ ч энэ жил цагаан сараас өмнө банкнаас авсан хэдэн төгрөгөө төлж дуусгаад өргөө золгоно. Сайхан бидтэй хөө. Харин тийм ээ. Гүй нандин минь. Тэр их хүнтэй зүйлтийг тэгээд хэдэн төгрөгөөр авсан юм бэ? Хаанаас авсан гэж юу? Чи өөрөө хэлжсэн шүү дээ. Ганцхан C-маймэд л үйдэг гэж. 25 сая төгрөгөөр авсан шүү дээ. Юу? 25 сая төгрөгийг. Нандин минь. Тэрийг чинь би урдаас 25,000 төгрөгөөр л авсан юм шүү дээ. Юу? Чаа бас гэж. Тэгээд тэр зүйл одоо байна уу? Хаана вэ? Яаж байх вэ? Яаж байх вэ? Хүүхдүүд аль хэсний тоглоод хаяхгүй юу? Энэ ямар гоё. Чи найзтай яаж үйлж болох вэ? Өөр хинж яах вэ? Чи хаяа зэ. Өөрөө төлнөг. Энэ жил манай гэр бүлийн анхны цагаас өртөөл золох юм шүү. Шилбэг минь. Юуны төлөө амьдарч яах гэж өдөр шөнө гүцэтгсэн болж байна. Тэр орой нэрлэхэлгүйгээр дарид очиж шууд л хайчихлаа гэд хэлсэн бол одоо өөр л ах байсан да. Дахиад л цагаан сар боллоо. Яандаа хоёулаа. Аавгаа минь. Одоо бид хоёулаа биш. Дөрүүлээ болсон шүү дээ хөө. Илүү хүчтэй болсон. Амьдралаа сайхан дэвшлүүлж аваад дараа жил нутагтаа очиод сайхан шинэлнэ. Хамгийн гол нь манайх энэ жил цагаан сараар ямар ч өргөн шинэлэх нь шүү дээ. Ямар гэж өчүүхэн зүйлээс болж манай амьдрал алдуурн хувирнав. Тэр сайн энэ муу явна гэж хэлэхдээ бид чухам юугаар баримжаалан өгүүлдэг. Сайн мэт муу, муу мэт сайныг бид хэрхэн ялгаж таних вэ?
Хүний өөдлөх уруутах нь тэрэгний хүрдийн адил биш шүү. Гагцхүү санаа сайн бол заяа сайн гэдэг л үнэн юм да. Тийм дээ. Энэ айл ямар ч байсан хэнд ч өргүй золгох боллоо. Үрингэд бодод нэлхэрнэ Томоогүй насны дурсам жаададлаа Тогтун цэнхэр бороо шивэрнэ Санаанаас гармаггүй нандин учралтай Сартай бороо цүүдэн шивэрнэ